Шинэ жилийн баярт өгөрсөн энэ өдрүүдэд иргэдэг эрсдэлгүй аюулгүй баярлахад хяналт тавьж ажиллах онцгой байдлын газраас зах худалдааны төв албан байгууллагуудад галын аюулгүй байдлын хяналт шалгалтаа хийж эхэлжээ. Нэнтэргүүнд зах худалдааны төв гар дээрээс иргэд хөдөлмөрчдөд худалддаг чанарын баталгаагүй салиудад хяналт шалгалтаа эхлүүлжээ. Уг нь нийслэлийн засаг даргын 2009 оны тогтоолоор протехникийн хэрэгсэл буюу салиутыг гар дээрээс худалдах борлуулах тээвэрлэхийг хориглосон. Гэвч урд хөршөөс хаяг шошгон тодорхойгүй тээвэрлэлтийн горим алдагдсан салиутыг оруулж ирж гар дээрээс худалдаасаар байгаа нь эрсдэл дагуулсаар байгаамаа. Баталгаагүй салиут худалдан авч буудууснаас бэртэл гэмтэл авсан тохиолдол 2012-оос 13 онд өндөр байсан байна. 2013 оны зөвхөн 12 дугаар сард гэхэд гэмтэж бэртсэн 10 гаруй тохиолдол бүртгэгдэж байсан юм а. Зөвшөөрлгүйгээр энэ гар дээрээс худалдан авснараа иргэд эрүүл мэндээр хохирох, гар хуруугаа тааслах, одоо нүдэ гэмтэх, чихний хэнгэрэг соорох иймэрхүү байдлаар бол гэмтэж гэмтэл соггийн эмнэлэгт хүргэж байсан ийм зөрчлүүд байгаа. Одоо хамтарсан бүрэлдэхүүн зах худалдааны төвүүд одоо шинэ жилийн арга хэмжээ болж байгаа газрууд эдгээртвэл энэ пиротехникийн хэрэгслийн бас ашиглаж байгаа байдалтай бас хяналт тавин шалгалтын ажиллагаа явагдаж байна. Салиутыг тусгай зориултын болон хэрэглээний гэж хоёр ангилдаг. Тусгай зориултын гэдэг нь албан байгууллагууд том хэмжээний олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах үеэрээ онцгой байдлын газраас зөвшөөрөл авч буудуулдаг. Ингэхдээ мэргэжлийн операторчны заавар зөвлөмжтэйгээр буудуулах зориулттай байдаг байна. Харин хэрэглээний зориулттай гэдэг нь иргэдийн авч хэрэглэдэг төрлийг хэлж байгаамаа. Энэ хэрэглээний зориултаар урд хөршөөс хаяг шошго тодорхойгүй баталгаагүй салиутыг оруулж гар дээрээс худалдаад байгаа юм. Гол нь хилээр орж ирдэг салиутуудын тээвэрлэлтийн горим алдагдсныг мэдэхгүйгээр иргэд задалж буудуулдаг. Буудуулах явцдаа гэмтэж бэртээд байгаа юм байна. Гэтэ нөгөө ашиглалтын горим, хадгалтын горим, тээвэрлэлтийн горим зөрчигдснээс болоод нөгөөх нь ямар нэгэн байдлаар гэмтээд баараа тийм ээ. Тэгээд тодорхой хэмжээнд нөгөө галтайгаан газар унах ч юм уу. Эсвэл нөгөө дутуу дэлгэрээ доошоо буух. Нэг 12 угсраа гэдэг 12 дээшээ дэлгэрдэг байсан бол 7-8 дэлгэрээр байхгүй болчдөг. Тэгтэн тухайн хүн юм уу? Тухайн одоо нөгөө ёсны буудлага хийж байгаа хүмүүс маань ямар нэгэн байдлаар нөгөө аюулгүй ажиллагааны дүр мэдэхгүй бол бас дээрээс нь өнгөж харах энэ явдал өөдөөс нь харах ч юм уу. Ийм зөрчил дутуудууд гардаг. Өнөөдрийн байдлаар хоёр байгууллага салиуд худлах тусгай зөвшөөрлийг нийслэлээс авчээ. Учир ундраа Протех гэх хоёр байгууллага салиудыг тусгай зөвшөөрлөлтөөр худалдахаар болсон байна. Эцэст нь иргэд салиуд Протехникийн хэрэгсэлтэй харьцахдаа өөрийн амь насыг аюулд учруулж болзошгүй гэдгийг санаж гар дээрээс биш баталгаатай газраас хаана хэдэн онд үйлдвэрлэж ямар хугацаанд ашиглах заавар дүрмийг нягтлж авах хэрэгтэй гэдгийг албаныхан сануулсаар байна.